Олон амьдарч байхад айл руу ингэж орж ирж байгаа энэ хүмүүсийг хардаа. Өөр ингэж явж юм яава. Хонгор. Яг яах гэж байгааг харъя. Бэж онгор яах гэж байгаа. Ер нь бол иргэн хүн өөрийнхөө өмчийг хамгаалах ёстой. Миний хувьд бол 2018 онд оны 10 сарын 7-нд хүн амьдарч өөр хүүхдүүд минь настай ээж минь гэртээ амьдарч байхад нь барилгын гадна талаас одоо нэг юм цул барилга шүү дээ. Тэгтэл гадна талаас нь буулгалтай ажил явагдсан. Гэр дотор бол аимшигтай дүр зураг яваад ороод ирэхэд хүүхдүүдийн нүдэнд бүртгэнсэн ээж минь даралт ихсэн одоо ингээд явъя гэд би тэднийг одоо аюулгүй газар аваачиж ах トゥ нарийнхаараа аваачаад өөрөө тэндээ өмч хөрөнгөө манад байж гэтэл бүгдээрээ цуг үхий гэж хэлж байгаа. Жохон хүүхэд 7 настай хүүхэд тэгж хэлж чадчихна. Наач тусгай жүжигчтэй 180% нь хөрөлцөөд өртсөн бол нийслэлийн одоо уралсан гэрээ хийж явах манай компани тэгээд нийслэлийн хэрэглэл бороо. Энэ айл руу халдаагүй. Бид нар өөрийнхөө эзэмшлийн нураач. Өөрийнх нь бүрэн бүтэн өмч байгаад байдаг. Энэ өмчийг нь бүрэн бүтэн байдлыг төр үндсэн хуулийн 14-р зүйл зааснаар хамгаалах хэрэгтэй байгаад байдаг. Энэ бүх хамгаалтууд төрийн зүгээс алга болсон. Эсвэргээрээ одоо 3 дахь нь төр энэ одоо барилгыг нь нураагаад энэ хүнийг гэрээс нь гаргах энэ процессд дэмжлэг үзүүлж ирсэн. Гэтэл энэ хүмүүсийн хувьд энэ байр бол юу байсан бэ гэхээр амьдралынх нь одоо гол хэсэг өрнөдөг гэр орон. Нөгөө талдаа амжиргааных нь гол их усүр баталгаа. Магадгүй ээж ааваас өвөө эмээгээс өвлж авсан гол одоо өв хөрөнгө. Энэ хүмүүсийн хувьд бол энэ байр бол үзүүлэн байсан байна. Тэгээ энийг бол төр бол ингэж хараагүй. Юу гэж харсан бэ гэхээр ердөө энд нэг 12 хүн амьдардаг навсаас нь ороосон байшин байна. Энийг буулгаад одоо дээдлэлт нь орчин үеийн гоё барилга бариад тэгээд тэрэнд нь одоо иргэдэд барилга өгнө гэдэг ийм романтик сэтгэлгээгээр бүх юм болчих юм шиг харсан боловч бодит байдал дээр энэ нь өөр асар их хүний эрхийн зөрчлүүдийг бол дагуулад өнөөдрийг хүрж байна. Ингээд Amnesty дээр очиод уулзаад явж байгаа хооронд маш олон иргэд хохирсон байна гэдгийг мэдэж авсан. Харамсалтай зарим хөгшчүүлийн энэ дахин төлөвлөлтөөс болж хохирсон 6-7 жил ор хоронгүй, зарим 5 жил, 4 жил ор хоронгүй явж байгаад хороогийн мухсыг үзэж байгаад туйлыг харамсаж байгаа. Тэгэд өвлөж үлдэх хөрөнгөгүй үр хүүхдүүд нь авч үлдэх барьцгүй болж хоцорж байгаад нь үнэхээр харамсаж байгаа. Тийм учраас яг хуулийн дээр нь ямар алдаанууд гарч ийн гэдгийг ер нь ноцтойгоор судалж бүр баг бүрэлдэхүүн гарч хамт олноороо найз нөхдүүдтэйгээ энэ дээр ажиллаж байгаа. Гурван оны дотор нүгээрээ гэлэлтгсэн. 3 оны дотор тэгэл манайх чинь нүж амчаа. За манайх ихлээл уулан дээр амьдардаг гэсэн. Уулан дээр ганцхан гэртээ. Тэгээд уулан дээрээс байж чинь аавууд болоод аав гинт зүрх найдаад би одоо ингэ хүсдэл авах гэсэн маа миний 3 хүүхэд хэцүү байна гэж хэлэнгүүт чинь хөөе болоогүй. Татгаж чинь заавал гэрт ночж авах юм аа. Ээжийг ингээд амар зовж байхад хажууд хийж байгаагүй. Бид гурлаас тэгэхэд ээжийг ингээл зээлмэл ингээл барагдаагүй. Гахтан баграас уцтаал. Тэгээд ээж хөрх юм да. Орцсон ээж чүрхийхэл үйлчлэгч давхар өдөр нийгээл ээж тахт нэг амар тийм байгаагүй. Ээжийг өнгөрснөөс хойш би хэрэггүй мэн л гэж ойлгосон. Миний ээж бүгдээ болгодог байсан. Бид нэр орцсон чамдаг байсан болохоор зааз нэрэж болно. Манай бас нэг хамаатны хичээд байхгүй. Тэгтээ би чамд сайлаа өгөн 500 он төр хичнээн хувийн байгууллага болохоор хязгаарч хамаагүй салин гэж өгнө. 20 цагаар зөвч идэг. Тэгэл зөвч чинь болохоор нэг гараан дээр 20 25 гэлянц бүр сарын орлого тогтмол юм байхгүй. Яг амар хэцүү байсан үе. Нэг хэсэг ээж өнгөрсөн дараа ямар ч хоол болцоо хайлаастад
Стэнэр бүх юм л бодсон шүү дээ. Одоо ээж хоёулаа байгаа байшиндаа байсан болов ингэж одоо хоёр дүү өсөхгүй байсан да. Ямар шодрог бус юм бэ? Одоо ингээд бид 3 хүүхэд бүтэмжний мөнгөийг авахгүй байна. Хүнсний төлөө авч чадахгүй байна. Тэгэхээр нь бол хүүхдийн мөнгө орж ирдэг. Тэгтээ бол авч чаддаг. Нэрийг би өгчүүл одоо ингэж бид 3-т ингэж ядаж байгаа юм чинь намайг өгвөл миний 2 дүү тхийн хариуцлага тулах юм. Тийм би л тэгж чаддаг шүү дээ. Энэгээр л эцлэгцээс.